Монголчуудын сэтгэлгээнд одоо сүүлийн 30 гаруй жил хоногсон ганц зүйл бол манан байгаа. Тэгэхээр манан гэхээр одоо энэ хоёр намыг яриад байна уу? Ер нь манан гэдэг нь яагаад одоо манан болчихваа? За тэгэхээр энэ сонирхолтой асуудал. Одоо хүн болгонд манангаас сална. Одоо манангийн асуудал яриад байдаг. Энэ нэг талдаа харахад улс төрийн одоо манан буюу одоо Монгол Ардын нам, Ардчлан нам хоёрын одоо хамтарч төр барьж байгаа асуудлыг манан гэдэг байгаа юм шиг, нөгөө талдаа агаарын богтлыг манан гэдэг байгаа юм шиг ийм хоёр юм байгаа. Тэгээ хин агаарын богтлыг багасгасан эсвэл одоо хин ихсгэмж гэдэг юм, нүүрс төсөлж гэдэг юм. Энэ иргэн тойр нь бол ерөнхийдөө тийм асуудал байгаа. Тэгэхээр энэ үнэндээ бол тийм биш юм аа. Байгалийн манан үүсэх аюул гэж байдаг. Энийг бол Бохон тэнгисээс орж ирж байгаа ямхын салхиар үүсэх. Үнсэн нь одоо саарл үйлнэ. Монгол орныг бүрхэх энэ процесс уус нуурын зүүн эрэг, Кирос нуурын зүүн эрэг, Ихс нуурын зүүн эрэг хүрт үргэлжлэх энэ газар зүйн байрлалыг манан буданд тойрох үйл явц гэж Чингис хаан өөрөө сануулсан байдаг. Тэгэхээр одоо хүүтэнд хамт хөрч халуунд хамт халж байсан баяд ах トゥ нар минь миний эдэг хүнсийг тараахад одоо миний хоодог боож бити саад болооч манан буданд бити одоо төөрөлдөөч гэж баядуудад одоо сануулсан байгаа нь тэсийн годоор орж ирж байгаа манан буданд одоо баядууд хэрхэн одоо төөрөлдөх энэ ажиллагаагаар эхэлсэн. Тэгэхээр 1984 оноос Монголын төр одоо засгийг дөрөвдүн одоо Цэдэн бадаас баядын Батмөнгөд шилжих үед төрийн манан ихсэн юм аа. Төрийн манан ихсэн. Тэгээ төрийн манан ихтэхдээ хамгийн одоо аимшигтай үйл явдлууд байгалийн манан ихлүүлсэн. Монгол орнд тангад номын сүм юу олноор нэгдэж дорнод монголчууд дорны одоо тийм буцартай гад годомтын үйл процессыг ихлүүлсэн нь улс нуурын зүй эрх Кирос нуурын зүй эрэгт 220 галт туул одоо сонсон мөгсөн 16 магмын төрөлт бол далайн усан давтсан ийм өхмөл одоо шохон чулуун давхаргад дээр явагдаж байгаа үйл процессыг л манан гэдэг. Тэгэхээр байгалийн манан арилдаагүй байхад улс төрийн манан арилдахгүй улс төрийн манан байгалийн манан хоёрыг үүсгэж байгаа үйл процесс нь нийгмийн үзэгдлээр харагдахдаа оюун санааны манан болчиход байгаа. Тэгээ оюун санааны манан яаж үүсдэг вэ гэвэл төвдөд одоо мөргөж төвдийн далайланд мөргөж тангад ном уншиж байгаа энэ үйл процесс нь нийгмийн оюун санааны манан гүйсгэхдээ байгалийн манан гүйсгэж байгаа. Ингээ байгалийн манан гүйсгэхдээ яаж үүсгэдэг юм гэхээр нөгөө босго давж орж ирэх бузрыг зогсоох тэр процессыг харин чөлөөтэй болгоод эхэлсэн. Ер нь бол Монгол орнд шашин шүтэх чөлөөтэй гэдэг энэ үгийн арт талд нь юу байна вэ? Тангад номыг шүтэх чөлөөтэй, тангадын шашныг дэлгэрүүлэх чөлөөтэй, Кэдтийн одоо ямхын салхийг бол жанчгүйн даваагаар чөлөөтэй оруулж ирнэ гэсэн байгалийн тусгаар тогтнол алдсан энэ үйл процесс нь өөрөө эцсийн эцэст отхон гөвөдийн газар зүйн байрлалд энэ үйл процессын ийм одоо гамшиг явагдаж байгааг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл довд мэрэгний захирч байсан эсвэл одоо тулуу отхон гөвөний захирч байсан газар зүйн байралд болж байгаа. Байгалийн манан, оюун санааны манан эцэстээ нийгмийн үзэгдэл болгохын улс төрийн мананг үзүүлсэн энийг одоо арилган зогсоох шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэвэл улс аймгийнхан бод тодорхой сайн мэддэг. Өөрөөр хэлбэл улс нуурын мандал дээр гарч ирж байгаа үнсэн саар дүүлийг нуурын одоо код тортог гэж нэрлэдэг. Тэрнийг баруун зүгийн салхиар одоо буцааж хөөдөг. Энэ ажиллагааг бол одоо олон удаа улс аймагт очиж би өөрийн зардаар хийж байсан. Харин би сүүлийн жилүүдэд хийхгүй одоо хэрэгээр энэ явдлыг үлдээсэн. Энэний үр дүнд юу болсон гэхээр улс аймгийн Улаангом хот одоо хүн тисгийн аргагүй тийм үнсэнд одоо дарагдсан ийм одоо маш хүнд байдалд байгаа. Өөрөөр хэлбэл нуурын нөгөө мандлын дээр орж ирж байгаа үнсэн саарл үйлэндээ Улаангом бүрхэгдэжээ гэсэн ийм процесс одоо харагдаж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэвэл энэ 3 мянганы ахуй төрийг монголчууд одоо өөрийн болгож чадаагүйгээс энэ үйл процесс явагдсан. Тэгэхээр Чингис хааны гол одоо ажиллагаа бол Хөдний дайнд одоо 2000 онд эхэлсэн одоо Хөдний дайныг ялж чадсанаар хамгийн нэг том ялалтыг бол тайчуудыг дарж эхэлснээр тэгээд одоо Кирэдэд 8-1 дарж чадсанаар их Монгол улсыг цогцлоод чадсан бол яг одоо энэ тайчуудын одоо бэлэгдэл Улаанбаатар хотын бэлэгдэл болчиход байна. Сарсан Багва хава могоо энийг хангаад гэж юу ч гэж нэрлсэн энэ бол одоо
ногоог жигүүрдэж өгдөг энэ үйл процесс нь явагдаж байгаа. А нөгөө нэг талдаа ямар одоо аимшигтай үйл явдал болж байгаа нь тангадын сүмхийд тангад манжийн төрийн тахилгыг өргөжлүүлсэн. Ингээд одоо 3 дахь Монголын 3 дахь эринд монголчуудын ахуй төр одоо монголчуудыг болж бүх монголчуудыг болж чадаагүй нь улмаас монголчууд өнөөдөр ийм 2 салхины доор 2 усны доор хуваагдсан амьдарч байгаа улс төрийн манан оюун санааны манан гүйцэтгэж байгаа. Тэгэхээр би монголчуудад нэг л юмыг одоо хүсэж байна, нэг л юмыг би шаардаж байна. Өөрөөр хэлбэл бүгдээрээ оюун санааны эрхчлөлөнд тэмүүлцгээе. Тэгсэн тохиолдолд улс төрийн болоод эдийн засгийн эрхчлөл өөр аянд ороод ирнэ. Одоо оюун санааны эрхчлөөгүй учраас хамаг юм одоо ингээ Монголд байгаа 9 эрдний ордын бүх одоо баялгаа бүгдийг ачаад хятадд хүргээд өгсөн ч эцэстээ өртөө ядуу өвчтөй зовлонтой л үлдэж байна. Тэгэхээр энэ ямхан салхи ямхан ус гэдэг бол одоо их эртнээс мэддэг Нисхаватар кредитүүдийг сургахтаа хэлсэн байдаг. Та нар ондоо санаа гаргаж тангадын хатан гол туудыг шүтгэх юм бол өмхий санаа одоо эвэрлэж өмхий элэг тэрнэ гэж ингэж одоо элэгний хорт хавдрыг өрчлөх шалтгааныг хүртэл хэлж байсан ийм учиртай. Тийм учраас би та бүхнийг өнөөдөр эрүүл мэндэ бодооч. Оюун санааны эрхчлөөнд хүрээч. Улс төрийн эрхчлөөнд очооч. Эдийн засгийн эрхчлөлийг авч аваач. Ингийн тулд оюун санааны эрхчлөлөөр хамгийн түрүүн олж ав. Танин мэдгүй энэ гайхамшигт одоо мэдлэг та бүхнийг аварна. Энэ бодод одоо хүнийгийн наран сар ном тоолол тэнд байгаа астрономийн хувьслал, геологийн хувьслал. Энийг ялгаа. Тэгэхээр эцэстээ би юу гэж хэлэх гээд байгаа юм гэвэл Увс аймгийн нутагт Нисхаватрын одоо уулан орд тэнд оршдог. А тэгээд Батхааны Алтан ордын улсын эхлэл тэнд байдаг. Зүч хааны Алтан ордын улсын эхлэл тэнд байдаг. Тэгэхээр Зүчийн Алтан ордын улсууд гайхамшигтай 360 нууртай цэцэгтийн нуур гэх 360 нуураас чуун гол эхэлдэг. Энэ бол 1204 оны үйл явдал Баатарын нутгийн захад болсон одоо Зүчийн Алтан ордын улсаас эхэлсэн. А тэгвэл одоо Увс аймгийн Давс сумын нутгийн Тордгийн голд Тагнын голоос орж ирж байгаа голын одоо тэр 5 салаа гол нэгдэж одоо тэр давсан одоо көтлөөр давж гарч ирэхдээ Тордгийн гол болж ирэхдээ жамх баригдсан энэ үйл процесс явсан. Тэгэхээр ийм одоо үйл хэрэг бүгд одоо энэ Увс аймгийн нутагт өрнөсөн газар зүйн байр тэнд байна, Тагнын уулд тэнд байна, Чуун голын нэгэн тэнд байна. Тэнд Ахмад Говьдын газар зүйн байрлал, тэнд Дуваа үгийн одоо Ахмад 3 Говьдын оршихуй тэнд байгаа. А харин дорн зөвхт бол дот мэрэгний эсвэл одоо тулуун отгонгүй тулуун худын өөрөөр хэлбэл 20 төмдийн юм уу кредитийн төрт яс өнөөдөр Монгол орныг дорётлын байдалд хүргэж байгааг хизээч Монголын төр манчтай нэгддэггүй төвдөлтөй нэгддэггүй хэдтэд нүүж оддоггүй. Энэ бол кредитийн төр байсан ховлын ядаа сэргээсэн төр бол юуныг ялгаж таниач та Чингис хааны өөрийнх нь одоо эцэгийнхийнх нь төрнийг өөр а түүний одоо отхон бэрийнх нь одоо худын төрнийг өөр юм а гэдгийг ялгаж чадсан тохиолдолд ахын Ахмад Говьдын төр баруун талд байна, отхон Говьдын төр зүүн талд байна гэдгийг ялгааг олох боломж нь Күйдний дайны ялгалтыг байгуулсан дугаа Чингис хааны үйл хэрэгээр тайчуудад довтлсон кредитийг ялсан, 8-ыг ялсан тэр ялгалтыг өнөөдөр ялагдал болгочод байгаа. Энэ цаг үеийн дөрөвтлөөс гарах хэрэгтэй байна. За ингээд Эрдэнэчимгоод бол маш их баярлалаа. Түүхэн цаг хугацааны он тоолтой холбож Монголын одоо түүхчдийн, дэлхийн түүхчдийн одоо гаргаж тавьж байгаа зарим одоо баримт нотлоход илүү оновчтой бодит байдал дээр амьд одоо дүр төрхөөр нь гаргаж ирлээ. За бас одоо хотлыг мэхэлж тийм ээ хорон санаанд өөрөө хордож өгнө гэж одоо хэлсэн бас их мэрэгдийн үг байгаа. Түүн луга одоо энэ хүмүүсийн манай одоо өнөө цагийн нийгэм улс төр эдийн хүмүүсийн оюун санааны нөхцөл байдлыг маш бодитойгоор одоо тайлж өглөө. Энэ бол одоо нууцын тайллыг тайлагч нэгэн цагт гарч ирнэ гэсэн тэр одоо их мэрэгдийн хэлсэн үгүүд биелэл болж байна. Ингээд Увс аймгийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч одоо Ишийн Эрдэнэчимэг хаан энэ хэлсэн санаа бол өнөө цагийн манангаас зөвхөн Монгол орныг биш монголчуудыг төдөөгүй дэлхийн хүн төрөлхтнийг аврах Чингисийн Монголын дахин сэргэлтийн их одоо шийдэл их галыг бадрах ийм цаг үеийг тохиож байна. Тэгээд 15 гэдэг тоон дээр хамаг утга учир бий бас энийг тийм ээ. За тэгээд энэ одоо цаг мөчт таны одоо их сайхан зориг гаргаж бас ингээд их хурлд одоо өөрийнхөө нэрийг дэвшүүлж Монгол төмний төлөө өөрийнхөө одоо энэ олон жил төрөж бүтээж ирсэн, тээж ирсэн энэ өвс соёл, оюун ухаан, өөрийн бүтээсэнгийн зүйлээр одоо монголчуудыг байлдан дагуулнад итгэлтэй байна. Танд амжилт хүсье. Монгол төмөн одоо Цэнглийн малайг эдлэх болтугай.
За баярлалаа.